Сайн байна уу? Намаа Мөнх Эрдэнэ гэдэг би Амралтал компани эрүүл мэндийн даатгалын хариуцсан ахлах менежер байна. Өнөөдөр та бүхэндээ дотоодын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. За, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн маань өөрөө дотроо үндсэн 5 багцтай байдаг. За, 3 дугаар багц буюу архаг хуж өвчний эмчилгээ үйлчилгээ гэж юу хэлэх вэ гэд энэ талаар та бүхэнд танилцуулъя. За, архаг хуж өвчин маань бол ерөнхийдөө заавал одоо ахмад насны хүмүүс тусдаг зүйл биш, жоохон хүүхэд байж болно, тийм ээ. Тэгэхээр архаг хуж өвчин гэж яг юугаа хэлж ийнэ гэхээр 3 болон түүнээс дээш сарын хугацаанд өвдсөн, за дахин сэтэрч магадгүй ийм эмчилгээ өвчин эмгэгийг ерөнхийдөө архаг хуж өвчин гэж байгаамаа. Тэгэхээр архаг хуж өвчин маань бол за дотроо бас 2 янз байгаа. Нэгдүгээрт болохоор за архаг хуж өвчний хурц сэдэрлийг намжаах эмчилгээ үйлчилгээ. За нөгөөх нь болохоор архаг хуж өвчний хяналтын эмчилгээ үйлчилгээ. За даатгалын бүтээгдэхүүний эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний хувьд бол зөвхөн архаг хуж өвчний хурц сэдэрлийг намжаах эмчилгээ үйлчилгээний зардлыг төлөх ийм бүтээгдэхүүн байгаа. За архаг хуж өвчний хурц сэдэрлийг намжаах эмчилгээ үйлчилгээ гэж яг юугаар хэлж ийнэ гэхээр за магадгүй одоо даатгуулагч архаг хуж өвчтэй байгаад өмнө сэтэрсний улмаас гарч болох за эмчийн үзлэг за мөн одоо өдрөөр хийгдэх болоод хэвтийн эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд гарч болох зардлуудыг архаг хуж өвчний эмчилгээ үйлчилгээний хурц сэдэрлийг намжаах эмчилгээ үйлчилгээний зардал гэж байгаамаа. За хяналтын эмчилгээ үйлчилгээнээс ялгаатай нь юу вэ гэхээр за магадгүй одоо архаг хуж өвчин маань хүндэрсний улмаас эмчийн хяналтанд ордог тийм ээ. Тэгэхээр тодорхой хугацааны дараа өвдсөн жээсээ өвдөөгүй жээсэн одоо 3 сарын дараа 6 сарын дараа ирж шинжилгээ үзүүл за тухайн одоо нэг эмийг 3 сарын турш гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр энэ маань өөрөө тухайн одоо архаг хуж өвчнийг хянаж явж байгаа. Учираас энэ маань яг одоо архаг хуж өвчний хяналтын эмчилгээ үйлчилгээ болчихж байгаа. За хэдий одоо хянаж явж байсан ч гэсэндээ магадгүй одоо тэр нь сэтрэх боломжтой тийм ээ. Тэгэхээр энэ сэтэрж байгаа тохиолдолд гарч болох зардлыг архаг хуж өвчний хурц сэтэрлийн эмчилгээ үйлчилгээ гэж байгаамаа. За жишээ нь архаг хуж өвчний хурц сэдэрлийг намжаах эмчилгээ үйлчилгээ гэж юу хэлэх вэ гэхээр за магадгүй одоо даатгуулагч чихрийн шижинтэй байж болно тийм ээ. Тэгэхээр чихрийн шижинтэй тохиолдолд бол ерөнхийдөө эмчийн хяналтанд байдаг. Тэгээд тодорхой одоо хугацааны турш тухайн нэг эмийг уудаг эсвэл тариа хийлэгдэг. За тодорхой хугацааны дараа очиж үзүүлж явах шаардлагатай болдог. Гэтэл хэдий одоо ингэж хянж явж байсан ч гэсэндээ тэр маань сэтрэх боломжтой. Нэг бол одоо цаахын хэмжээнд багасдаг ч юм уу, ихсдэг ч юм уу. Ингэсэн тохиолдолд реакц өгөөд одоо эргээд эмчд хандах шаардлага гарч байгаа. Энэ тохиолдолд болохоор тухайн архаг хуж өвчний хурц сэдэрлэл гэж хэлж байгаамаа. Тэгэхээр энэ тохиолдолд гарч болох одоо эмнэлэг эмчилгээний зардлыг даатгалын компани төлдөг байгаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Амар даатгал хамгийн амар.